Өнөөдөр нийтдээ 15 хаалга байгаа. Манайх 5 хаалга 4-т дуусаад. Тэгээд 5-т нь орох гэж байна да. Тийм. Хүлэрсэн. Энэ их хүнд хултаасан юм байна. За гарцгаая. Гараад. Дараагийн хүн ирчээд юм те. Зүгээр декомпрешн хийгээл тэр доор нь диск байгаа хаа. Тэ. Орд ер нь их ачаалтай байгаа. Тэгээ өнөөдөр гэхэд л 15 хаалга. Өдөр болгоно л юм байна да. Тэгээд ер нь өдөрт 15 хаалга гэдэг бол маш их ачаалтай байгаа. Шинж. Тэгээд мэдээж хаалганы явц тийм бие засах юм уу? Ямар нэг боломж байхгүй. Тэгэл ямар эмч хүмүүс зовлон ярилттай ч биш. Тэгээд ажиллаад байж юм да. Юм ямар төлөв хаалга. Тэг өнөөдөр за нурууны 5 тэгээд ерөнхий мэсэл урлог хамарч хамархолоо гээд тэгээд одоо ерөнхий мэслийн бөөрийн хаалга нийтдээ манай багийнхан одоо хаалганы багийнхан маш их ачаалттай ажиллаж байгаа. Өнөөдөр 3 дурангийн хаалга, 1 хуурсан нурууг бэхлэх хаалга, тэгээд 1 диск салах хаалга болсон доо. Ачаалт. Тэгээд банк зогсоод бас оюуны хит анхаарал шаардсан ажилчтай ярина хаалга гэдэг маань. Тэгэхээр удаан цагаар ингэх чинь бас ачаалттай юм байдаг маа. За өнөөдөр их ачаалт байгаа. Энэ нөгөө хідүүлээ жоохон камер унтраад амарчих уу. Энэ нэг ус мос байгаа жоохон унтраач тэхүү одоо. Тэгээ бас над шиг мэстэй юм жоохон байсан. Ээж бас юм жоохон ийм эргэн тойронд байгаа бүх хүмүүс юм байсан л да юм чин гэр бүл. Гэхдээ намайг гэрийнхэн битгий юмч болгосон. Гэхдээ надад чинь үнэхээр мөрөдлөөрөө болж байгаа юм да. Юмч болон гэсээр бод болчихсон. Тэг би ер нь явж байгаад яг өөрийнхөө мэргэжил олцсон гэж боддог шүү. Оюутан багтаа нэг юм нурууны хаалгыг хийж байгаа хүмүүсүүдийг хараад би хизээч нурууныхаа эмч болохгүй гэж боддог байл. Нэг мэдсэн ч болцсон л тоо. Гэтэ одоо болохоор яг би өөрийнхөө яг би энэ зөв газараа байна гэдгийг мэдрээд байгаа. Кем гисэсэн дэ минь анан гис. Энэ жижигэн байна гэж үү? Кишкэник. Манайдан кишкэник. Мама. Манайдан кишкэник. Кишкэник мэс ба? Чу манайдан кишкэник. Но кишкэник мэгэн. Я. Мирас. Ани надад хэлэхгүй. Кондорско. За ер нь бол Норвегт оюутан байхаас ахуулаад 2002 оноос ахуулаад найзалж байна. Тэгээд ангаахын байранд бид нар ч одоо цог байлаа баг тий. Одоо цог байлаа гэхээр нэг өрөөнд биш л тий. Тэгээд бид нар нэг үеийн 20-од шижигсэн залуучууд яг ангаахын байранд цог өгдөг гэсэн.
За манай Дасгаан гэдэг найз эмзөөч бас хамт ангаах төгссөн. Нэг үеийн нэг төгсөлтийн найзууд байгаа. Тэгээ харж байхад хамгийн хичээл хийдэг хүн яг өндөр Норвег. Тухайд бидэрт Монгол ном байсангүй л дээ. Дандаа Орос ном дээр Орос номыг ерөөсөө юм нэг Словарта. Нэг зузаан Орос Монгол Словарта нөгөөдгөө булаацалднаа. Чи хичээл ээж дуусноо би хийл та гэл. Тэгэл тэр дотроос манайханаас хамгийн их хичээл хийж өглөө хамгийн түрүүнд босдог хүн яг өндөр Норвег байсан. За Айвик гэд манай Дасгаан. Нөхөр айлын эзэн тэ айлын эзэн байгаа. Бас манай гэр бүлийн найз үлгийд төгссөн. Бид хоёр жоохон мэрэгжил өөр. Тэгээ бусан даанда ангаах юм нэг ангаахын салбарын. Тэгэд өөрөө ч гэсэн мэдрэлийн эмч болно гэл айгүй их ярьдаг байсан. Би мэс засалч болмоор байна гэл. Сайн байцгаана уу? Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны холбооноос 1-р дамжааны оюутнуудаа зориулан сургууль танилцуулах бичлэг. Манай одоо мэслийн салбар чинь хагас сэрэг маягийн салбар шүү дээ. Дандаа эрчүүд байдаг учраас нөгөө яг нөгөө хагас сэрэг маягийн тийм нэг нэгээр ах захаар дуудсангоо би тоос моосон гэдэг нэг юм ах хуйн сургаалын чанаа манаа өгнө шүү дээ бас. Одоо оюутан багта гараагаа юунаас эхлэх үү гэдэг бүгдээр л мэддэггүй шүү дээ. Тэгэхэд Норвег сургуулаа төгсөөд маш амжилттайгаар гараагаа эхлүүлээд одоо ингээд гранд меди Монголдоо олдохгүй нуруу ногсны ингээд эмч болоо явж байгаа. Тэгэд хүн болго айгүй асуудаг л да. Норвегийн найз юм биш үү үзүүлээд өгөөч гэл. Одоо яг ингээд ер нь бол чадвал амралтын өдөр болноор ингээд цуулахыг бол боддог. Цуулаад нэг эндээ за чадвал агаарт гарна. За тэрний бас нэг бидний одоо цуулуулж байгаа нэг том шалтгаан одоо би болсон л та урдных өөрсдөө цуглддаг гэсэн. Одоо нөгөө хүүхдүүд найз болсон. Нэг үеийн хүүхдүүд найз. Тэгээ тэдэрээ уулзах гад. Тэгээ тэдэрээ уулзуулаад хоорд нь бас нөгөө кацакаар яриулаад тэгээ нөгөө хэл соёлоо бас ингээд бас яг хүүхдүүдтэй нэг уламжлах гад те. Бас нэг яг тэр нэг шалтгаан юм да. Үй түр. Тойға келген ағайын, домбыраның той қызылығын айтқанын. Я Айвик. Хайда бол. Энийг авах юм уу? Өвч юм уу? Нанкис. Айвик. Чамдгийн таарна, эцвэн таарна. Энэ үү? Вэ эн чинь ёслих болтно. Эн чинь хээзээч өнцдөггүй зүйлээ. Гоё да. Тэр нанки Киккош мэ. Бай юу? Бай. Тойға келген ағайын, домбыраның той қызығын шалқыған үйлеріңде ән болсын ен айналып. Самтаа уулзсан уу? Уулзаагүй. Тэр 18 дээр Тэгэж явуулж болдгоо. Жоохон зургийн явуул. юм ээ. Абстракттай л надад бүтнээр нь явчихсан. Тэгээ 18 зүйлс сонгуул шалтрал бас шагналтай байхгүй. Би нэг охин явуулсан. Хүн ингээд тэр тэнгэрээс буугаад ирээгүй шүү дээ. Тэр дээдлийн үеийнхэн чинь л зааж сургаж байгаа шүү дээ, тий. Тэнгүүтийн нэг мань мичиг гараад нь жоохон юм сурангуутай нэг юм бие тодог нэрс хамраас өгөхөд нэг элэгдүүлж аваад тэгэл байрандаа буцаад ирнэ шүү дээ. Суудалтаа буцаагаад суuna ингээд. Хаанаас гарснаа ойлгоно. Нэр тийм салбар шүү дээ. Шардлаа иш. би хараад өөр зүгээр. Би ч нөө сууж уу чадахгүй. За. Сидиг өгч. За. Тэгээд нөгөө дөрөв сар гэсэн төгөлжлээ. Тэгээд нөгөө айгүй нэг физик хэмжлэгийн рүү ч гэсэн явчихаа гэ тэгээд хоёлаа салсан. Энэ дээр физикт 7 хоног яваа.
Тэгээ бас гайгүй болохгүй. Тэгээд ерөнхийдөө жоох өдөө яваал гэсэн л да. Богновский эндэрт яваад, дараа эндэрт яваад. Тэгээд яваад гэсэн сая 3 сарын 5-нд бүр яг татчихдаг. Буцаад. Гинт татаад уулын гайгүй байсан. Яг мок хийлээсэн. Нөгөө яг хийж байгаа 2 өдөр хийх болохоор тэгээд гинт татдаг юм байна. Саяны энэ зураг чинь нөгөө 10 Энэ 20 оных. Тэгээд 18 оных тань дээр байсан шүү дээ, тийм. харин тий байгаа даа. Яна би босчихоо. Тэг сууж чадахгүй гэдэг юм. Харин ингэж байгаа ингээд нэг анхаар арай гайгүй. Тэгээд гамбал ингэж тохиолдож яваад. Тэгээд би харин 18 онд үзүүлээд тариа илгүүлчихсэн аахгүй. Тэгсэн. Тэрийг одоо илгүүлж болохоо ямраа ахи ахуулгаагаа асуусан чинь 50 ч гэсэн эмчтэйгээр явуулсан. Заг гутлаа тайлаад дээш хараад хөвтчих. Зүүн тал байгаа юм тий. Тийм зүүн тал. Та нөгөө эхний 18 оных татагдаад сайхан болсон байна. Тийм. Тэгэхээр нэг үе шинээр суудсан байна гэдэг. Тийм. Хийжсэн шүү дээ. Олон нэг жоохон өглөөдөө би явж тэтгэс шүү дээ. Заг хөлөөжигэр чи чадахгүй байгаа юм. Энэ өглөөл ингэж л байхгүй л Ингэж л. Заг. За эрхийн уруугаа дээшээ эдэлгээд татаар татж байгаарай. Ингээд татаарай. Татаарай. За энийг татаар. Ингээд энийг татаар. Энэ татж чадахгүй гоц. Тэг энэ нөгөө медальд ч эхэлсэн байна л гэсэн. За би суллаарай. Өдөр шөнөөс хойш бүр л хөвдөв. Ингээд өвдөж чинь тий. За доош хараа. Ингээд. Тэр нэмэгдсэн байна да. Тэгэхээр дахиад зураг авах гэсэн. Энд өвдөж байна уу? Энд. Энд өвдөж байна тий. Гол өвдөлт энд. За ойлгомжтой. Дахиад зураг авах нь дээ. Тий. Тэгэд Ингээд хэлбэр нэг арай одоо энэ байнга дөрөв хэлчихлээ. наад чинь нөгөө ингээд тахгүй тонгоож ингээд хөвцөхөр нөгөө ингээд дарагдаад байгаа мэдрэл чинь ингээд ангааж байгаа байхгүй ангаагаад тэгэл тийм ингэж хөвцөхээр л зүгээр байна. Тийм учраас зураг аваад энэ наач дарагдчих мэдрэл дарагдсан. Тэгэл буцаад ороод ирээ. Тэг. Би энэ дээр нь оруулчлаа шүү. Тий. Гайгүй бах. Тэг доош яваад чи. Нуруу одоо ингээ хүний одоо толгуур эрэхтэн гэж бид нар ярьдаг л та. Тэгээ ингээд хүний босоогоор байлгаж байгаа эрэхтэн байна шүү. Тэгэхээр нэгдүгээр тэр хоёрдугаарт нуруу өөрөө бас одоо хөгшрөн гэх үү илэгдэг эрэхтэн. Тэгэхээр нуруу бол одоо жишээ нь өдөр тэрбум удаа хөдөлгөөнд орж байгаа тийм байхгүй. Тийм маш хурдан илэгдэх боломжтой маш олон юмнаас бүрдсэн комплекс нарийн бүтцтэй тийм. Одоо жишээ нь тэр тархийг энэ хөлний үзүр хүртэл холбож байгаа зүйл чинь нуруу штэ. Нурууны хагалгааг одоо эрсдэл дэлхий дээр бүх хагалгаа ингэж жагсаагаад эрсдлээр нь ингэж жагсаахаар нурууны хаалганууд болохоор ингээд хоёр жагсаж байгаа байхгүй. Эхний нэг дээр бол нөгөө одоо эргэтэн шилжүүн цулгах хаалгана. Тэгэхээр нуруу ягаад ийм юунд орчоо хоёрдугаар байранд нэлээд эрсдэлтэй хаалганы тоонд орчиж байгаа юм л. Тэгэхээр энэ болохоор нөгөө одоо нэг орчин үеийн бичлэг мэсслүүд чинь дандаа мэдрэмж шаарддаг болсон. Тусгай аппаратын тусламжтайгаар гараараа ингэж хийдэг болсон учраас энийг одоо эрсдэлтэй хаалганы тоонд оруулдаг болсон байна шүү дээ. За ингээд дурангийн хаалга байлаа гэхэд дэлхийн олон орнд дурангийн хаалга байна шүү дээ жишээ нь. Гэхдээ бидний давуу тал болохоор одоо Монгол хүний онцлог тийм булчинлаг одоо жин ихтэй одоо булчинлаг хүчтэй хүмүүс байдаг шүү дээ.
Тэгэхээр тэр Монгол хүний онцлогтод тааруулж хийгээд сурсан гэх юм хамгийн их туршлагатай бид нар байна л гэсэн. Яг гэвэл тэр дурангаар ашиглаад тэр том хүнийг том биетэй, том жинтэй олчнод хүмүүсүүдийг одоо хамгийн олон хүн хийсэн бол одоо манай багийн онцлог гэх үү. Өрөвсөл байна, гимтэл байна, хавдар байна гэдээ яриад шүү дээ. Тэгэхээр манай салбар болохоор дегенерацийн салбар болохоо илэгдэлт. Нийлүүлс нь илэгдэлт. Нас илэгдэлт. Бас дотор юм баг жоохон жижиг гимтлүүд бас нөлөөлдөг. Том нэг машин шашины аваар яриад байгаа юм биш. Жижиг нэг юм ундаг ингээд тэр чинь бас нөлөөлнө. Тэгэхээр гол шалтгаан маань ерөнхийдөө тэр хүний онцлог байх шиг байна. Нэгдүгээр, хоёрдугаар дийлэгдэлт явж байна. Гуравдугаар жоон жижиг гимтлүүд. Ийм байна. Окей. Тасарсан байна. Энэ манай багжууд чинь ийм урт багж шүү дээ. Тэгэхээр энэ гараараа ингээ барихаар багж ийм урт багж барьж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрийг багж барьж ин гэж биш, энэ багт миний гарны үзүүр тэнд байгаа юм шиг мэдрэх хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр яг олон жилийн түвшинд ингээд мэдэрдэг болсон гэхүү. Тийм багжийг одоо багж барьж юм биш, миний гарны үзүүр шиг л мэдэрдэг болдог. Тэгэхээр тэр багжуудыг энэ гарны мэдрэмж одоо багж барьж байгаа юм шиг, толгойн дотор нэг багж авч байгаа юм шиг огт бодогдохгүй гэсэн. Энэ гарны үзүүр болоод ингээд очсон юм шиг. Дэмж хүн бол алдах ёсгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бидний хувьд болохоор яг цаг хугацааны хувьд бол ерөнхийдөө л адилхан гэсэн үг. Тэр нэг хүнийг унтуулад хөвтүүлсэн байгаа 1-2 цаг бол тэр дахиж ирэхгүй. Одоо нэрийг буцаах боломжгүй. Ийм цаг хугацаа гэж үзнэ л дээ. Тэгэхээр энийг үнэтэй гэж хэлэхэд бас болох байх. Чухал цаг хугацаа гэж хэлэхэд бас болох байх гэж бодож байна л да. There's an old town road with mystery of Tom the poet and his muse, and a magic lake which gave a life to the words the poet used. Now the muse she was his happiness, and he rhymed about her grace and told the stories of treasures deep beneath the blackened waves. Хоолнд орцгох хугацаа дууслаа. Сайн байцгаана уу манайхаа. За өдрийн хоол гарч ийн үү? Бэлэн үү? За гарч уу. За тэгээд эмчилгээний хоол. Эмчилгээний хоол чи ямар хоол гараад байгаа вэ? Борш, бишги, шинэ ногооны салат. За ажилчдын хоол. Ажилтны хоол нарийн махан хоорго. За нарийн махан хоорго. За эмчилгээний хоолныхоо дээжийг авцсан, амтлагааны дээж авцсан бэлэн байгаа тий. За энэ чи хоол бэлэн байна тийм ээ. За тэгвэл одоо ажилтны хоол гаргах гэж байна уу? За. За сайн баярлалаа. Хоол бэлэн байгаа юм байна. Өдрөмөнд. Биднүүдийн энэ бэлтгэж байгаа хоол бол бэлтгийг мастер тоогооч нар за тэгээд эрүүл мэндийн хоолны эмчилгээний хоолны зөвлөмжийн дагуу батлагдсан зэсийн дагуу төлөвлөгөөт зэсийн дагуу хоолоор үйлчилдэг байгаа. За одоо тасаг руугаа манай хоолнууд явж байна.
Манай хоёр зөөгч нар өнөөдөр хүм хэдтэй байгаа вэ? 60. Эмчлэлэгч 60-тай байна, тийм ээ? За, эдэг зүсних 7. За, манайх бол эрүүл мэндийн сайдын A10 2018 оны A16 тоот туршаалын дагуу нэршил бүхий эмчилгээний хоолуудаар бид нар үйлчилдэг байгаа. Тэгээд өдөрт эмчилгээнийхаа төрөл, месостын өмнөх бэлтгэл, месостын дараах, месостын үеийн гээд ингээд хоол нь бол янз бүр байна. За наа чи юу хэлэх вэ? Дахиад нэг явуулах юм байна. Эмчилгээний хоолны нарийн хачир юм уу тийм? Оо за. Ажилчтай хоол. За тийм. Энэ жоохон бололтон жоохон яачаагүй юу? За энэ дээр жоохон анхаараарай тий. Баг зэрэг хүнсний идэв болсон юм уу гэж харагдаж байна тий. Оо сайн байна уу? За таны ажил сайн байна. Сайн байна. Өнөөдөр ямар хоолтой байна та? Өнөөдөр эмчилгээний дээр бош шилтэй байна. Шинэ оны салат байна. Тэршгүй. Энэ чинь эмчилгээний хоолоос нь. Тий. Тооч эмчилгээ зөвхөн хоол амтлагын хоол өгдөө. Сайн хамттай байна. Тийш. Нөрн тэгээд тань хүмүүс. За. Юу яа та? Хүмүүс наач эвгүй юм байна. Самна. Одоо болно. Ну, нас. Андернас. Я. Bismillah. Tut. За. Нэмсэн. Салбитг. Жирготроос ондоршаар яа тий. Бэсэ жирготроос. Айланд жирготроос ондорсоо. Эд жондог койд. Тахтай жит юм аа жит. Шо айланд жирготроос. Нурбэг одоо яг Нурбэг жил болгон тий. За бараг жид 2-3 удаа. Тийм олон улсын нөгөө конференс орцдог. Очоо нэг ажлынхаа үр дүнгээ танилцуулдаг. Энэ жилийн сонь сайхнаас нэг яригч. Тэгээ энэ жил бид нар Узбекистанд очсон, Казахстанд очсон. Одоо энэ нэтгийг тэгээд Япон явах гэж байгаа. Өмнө нь болохоор зөвхөн дээдлийн дэврийг авдаг байсан бол одоо нэг багныг энэ дээр илдэж педиклотоми гэдэг ийм хадгалгаа нэвтрүүлсэн ба бид нар 2020 онд хийж эхэлсэн. За энэ хадгалгааны дараа ингэж ийм том болдог. За энэ нэг хадгалгааны үеийн бичлэг байна. Тэр нугас энд байгаа цаатлын тэр язаар нь ингэж харагдаж байгаа тэр дэрэлэр энэ шүтний дэрэл шиг ийм жижигэн дэрэлэр педиклийг ингэж томсгож байна. Жилд нэг ойролцоогоор нэг 3-аас 4 илтгэл тавьчихсан. Одоо чинь нэг хавар нь Америкт илтгэл тавих юм бол намар нь Японд очиод илтгэл тавьдаг гэдэг ч юм уу. Ингээ өвөл нь Тайландд очиж гэдэг ч юм ингээд хурлууд нь дандаа ингээд зөрдөг байхгүй дэлхийн хурлууд.
Тэгээ тэрэнд нь оролцсон гэсэн. Тэгээ тэдний хийж байгаа ажил, бидний хийж байгаа ажил бүгд яригдахаар их. Яг хаана явж байгаагаа мэдхээр чинь хаашаа очихоо бас мэддэм ба шүү дээ. За энэ жил болохоор яг миний илүү фокуслоод ярьсан сэдвүүд нь болохоор нэг мэдрэлийн суугийн нарийсл дотроо нэг юм хажуугийн суугийн нарийсл гэдэг сэдвийн илүү төлхөө ярьсан байна. Солонгос тавьсан хэлтгэл маань нэг нурууны булчингийн гэмтлүүдийг яаж гэмтээхгүйгээр хагалгааг яаж гэмтээхгүйгээр хийх үү гэдэг юм нэг бас илүү тавьсан. Анх ажилд орж ирснээгээ одоо бодооч 14 жил болсон байна. Тухайн үед анх орж явахдаа ч одоо залууч дөнгөж 20 та хүүхэд. Одоо өвдөх юм хийжсэн мэдэрдэггүй л байж тээ. Тэр 18 оноос хойш өвдөж хэлснээс хойш эмчид үзүүлэхэд амьдралын буруу маяг хэвшил гэсэн тийм юм ярьжсэн. Ер нь яг нэг нуруугаар л их өвддөг байсан. Түүнээс бол одоо яг ингээд зоо нуруугаар гэх юм. Яг энэгээр л их өвддөг байж байгаа л. Тэгээ сүүлдээ энэгээр өвдөж байгаа боловч тэгээд давхар ингээд нэг зүүн гуяа дагаж ингээд нэг өвддөг болсон. Тэгээ нөгөөх нь одоо явж даймжирсаар байгаад одоо ингээд хөл бадаарах жирвэгнэх асуудлууд их гарч ирж байгаа. Тэгээ зуны хар халуунд нь гэсэн ялгаа авахгүй ингээд гадна дулааны тариншаа мариншаа хийхэд бид нар чинь бороотой нартай цаг агаар хамаарахгүй ер нь бол ажил хийдэг. Гай норчин мэрэгжил нэг тийм л байдаг юм да. Зааж гараа. Түр байж гараа. Энийг болгооч. Эмнэлэгт үзүүлээд амьдралын буруу хэм маяг боловч тэгээ нэг L4 L5 нуглам нэгээ суугаад зөөлийд ингээд дараад зөөлийд ингээд диск гэж ярьд юм лээ. Тэрийг диск ингээд зүлхийсэн гэсэн онцтой болсон байна. Сайн байна. Зөрөгт болрын даштай ба тийм. За яаж өвдөд вэ? За одоо ер нь бол яг ингээд нэг энэ ингэж өвдөд тэгээ сүүлийн үед одоо ингээ яг энэ талаараа зүүн талаараа ингэж амар өвдөд. Тэгээ одоо ингээд нэг жоохон сууж байгаа ч юм уу хөвдөж байгаад ингээд хөл амарцсан байна штэ. Тэнгөө босонгууд яг ингээд жирүүнээр ингээ бадраад ингээд хизэнээс өвдсөн бэлээ. За яг нуруу бол нэг 18 9 оноос эхэлж өвдөж шээсэн тийм. Юуны юу хийхээр илүү өвдгөө, шүн өвдгөө. Шүн яг ингээд хөвдөд байрлал аваад нэг ингээ хөвдөн штэ. Тэнгүүд ингээд айгүй хөвдөн. Тэгээ одоо энэ нэг яг хөвдөнгүүдээ өвдөх юм уу? Эсвэл шүнөөс сайгүй. Гайгүй одоо тэгээд өглөө сайн мэдэхгүй л байгаа. Өглөө босоход хөшцөн байдаг. Хөшцөн. Тэр өдрийн цагаар ингээ алхах, зогсох, суух тэрний аль нь хэцүү вэ? Ер нь сууж байгаа босоод суух. Сууж байгаад босох, босоод суух. Юм өргөхөөр яадаг. Өвдөн. За өвдөхөр нь юу хийдэг? Им хэрэгэлдэг юм уу? Ер нь бол өвчин намдаах л хэрэгэлждэг шүү дээ. Барай засалж юм уу? Эсвэл би зөвхөн юм хийлгэж. Зүгээр нэг нотлон штэ би нэг эмнэлэгт үзүүлээд нэг өвчин намдаах буюу тэр нэг тийм тариа хэлчихсэн. Тариа хэлж. Тэрхэд намдсан уу? Нэг сар ирээдээ бас сайхан болсон. Сар ирээдээ. Тэгээд тэрнээс хойш тэгээд буцаал бах байдаг юм. Бах буцаал ингээд
Тэгэд яг ингээд нухацтай яг нуруундаа зориулсан имжлэг бол ер нь хийгээгүй юм байна шүү дээ. Хаяа нэг хийчээд ингээд байна. Тий, яг тэр мөнгөнгөө гүйцэтгэл үзүүлэхэд нэг зөвлөх хэмжээгээд нэг юм чийсэн тэр ашгүй настай юм шүү. Тий. Тэр л надад тийм имжлэгээ бичиж өгч ирсэн. Тэрний дагуу яг би хэрэгэлсэн үү тий. Тэрийг нээлсэн үү? Нэг сар ирээд бол сайхан болсон. За энэ хонгоруугаа ингэж өвгөж рүүгээ ингэж өвдөд байгаа юм байна шүү дээ. Бүр ингэ доошоо ингэж хөл рүү ингэж өвдөх юм. Яг нэг энэ гоёны ар энэ хэсгээр л өвдөн. Тэгээд доошоо бол гайгүй. Эсмөртлэн дээгүүр тэр чигээрээ бадаар нь жирвнээл ингэ нэг хөл алширчаараа нэг жирвэндэг шүү дээ. Явхад доголох уу? Үгүй. Зөвхөр юуных одоо ингээд сууж агаад босоод явхаар нэг хэсэг доголж ирсэн надад нэг тэгнэ. Үгүй бол тэгэн шүү. За гутлаа тайлаад дээш хараад хэмтэрэ. Ирхий гуруугаа ээтэлгээд өөрлөгөө татаарай. Татчаа. Оожоо. Энийг татаарай. Татаарай. За энийг татаарай. Энийг татаар. За болсон. За биээс болчих. Мөнгөхээр өвдөж байгаа. Яг энэ рүүгээ татчихъя. За тална. За энийг биээс гайгаар. Энэ бол гайгүй тий. За биээс болоорой. Биээс бол. Энд өвдөх юм уу? Энд дээр. Энд өвчтэй байна тий. За ингэхээр энд өвчтэй тий. Тэр MRI зургаа бол анх удаа л авахулж гэнэ үү те? Өмнө бол тийм зураг мураг авахулсан юм бол байх. MRI 2022 онд хаа би тэгээ санаатай нэг авахулж ирсэн. Хаана авахулж энэ? Манайд уу? 22 онд уу? Тэр чинь юу рентген нь яг саяны нэг юм өөрмөгийн дотор MRI-гаар авсан юм те? Тухайн энэ нэг дискний өөрчлөлттэй бол мэдчихсэн. Тий, тэгэхэд яг нэг тэр L4, L5 гэлөө нэг тий. Тэр хоёр нь ингээд доошоо суугаад ингээд зөөл хийдээд нь дараад бицэлсэн диск үзэл хийлдэг илүү үлээ нэг тийм. Одоо энэ нь болохоор ингээд таны зураг. За тэгээ энэ дээр ирэхээр ингээд гэлдэн дотгошоогоо хөнхөр байж ийсэн нь. L4 тав дээр хөнхөр биш эсрэгээрээ гүдгэр болсон бодоод байгаа. Доторх гээл нь харагдах болсон. За ингээд энэ бас ингээд харагдах болсон. Машаа гүдгэр багт. Гэтэ энд бол ямар нэг мэдрэл тарсан зүйл байхгүй. Ноцтой зүйл бол байхгүй. Зүгээр диск маань харлаад жоохон сүлхийчээд байгаа. За иймэрхүү хүмүүсүүдийн ерөнхийдөө 95% нь бол зүгээр физик хэмжлэг хийгээд дасгал хийгээд яваад байвал зүгээр асуудал гарахгүй. Нэг 5% нь ирээдүйд жоохон муудаад сүлхийгээд гардаг байна шүү дээ. За тэгэхээр одоохондоо болохоор танд бол тийм ноцтой юм байхгүй. Тийм учраас яадаг вэ гэхээр бид нар эхлээд өвдөлтийн намдаагаад цаашдаа дасгал хийгээд байвал энэ дискнүүд энэ чигээрээ хадгалагддаг. Нэг зураг авахаар нэг хар диск харагдана. Гэхдээ ямар нэг өөрчлөлт. Хаяа нуруугаар нь өвдөх нэг ихсчээд тэнийг хэсэг хугацааны дараа багасаад ингээд явчихдаг. Ийм байгаа юм. Тэгээд шүд цоорчхоор ийм муугаад эргээд хэмд ордоггүй шүү дээ. Тэрнтэй адилхан диск маань харалцахаар буцаад хэмд ордоггүй байхгүй. Тэгэхээр энийг яадаг вэ гэхээр дасгал хийхээр тэр өөрчлөлтөнд орсон дискийг маань цааш нь муудуулахгүй. Тэгэхээр өдөрт заавал 30 минутаас 1 цаг орчим алхах хэрэгтэй. Заавал. Гэтэ тань ажиллаа ингээд гэдэг чийдэж алхаж байгаа тийм цаг битгий л алхах. Тийм. За тэгээд 2 дугаар тамхи татахгүй байх зүгээр. 3 дугаарт яадаг вэ гэхээр нэг юм 20-30 минут суугаад 1 минут босдог ч юм уу тийм байвал зүгээр. 30 минутаас илүү суугаад хэрэггүй тийм. Тийм байна. Тэгээд яг хөө энэ 6 нэг жилд нэг удаа ахуулаад харьцуулаад гараад муудаж гин үү хിവэрээ байна уу гэдгийг хараад яваад байв зүгээр л тийм. Тэгэхээр одоохонд айх зүйл байхгүй. Одоо дахиж аваад харьцуулаад гарчвал бүр сайн. Харин тийм. Тэгээ 22 оны 6 сар гэхэр чинь одоо 24 оны 2 сар гэхэр чинь баг 2 жилийн өмнөх нь яг яаж өөрчлөгдсөн бэ? Тэгээ харьцах хэрэгтэй. Тэгээд тэгвэл 6 аваад хүрээдэр гэсэн үг л тийм. За тэгээд юу бий наваад за би 6 авахулж гарах хүрээдэр. За.
Цаашаа зөвлөх хэмжээ үзлэг явж байна. За юу Казахстан улсаас ирсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт нэг тавд нөгөө L591-ийн дискийн сэлсэн. Тэгээд тэр турк урс руу цаашаа Орос морс руу нөгөө зураг явуулаад тэтэрт хийх боломжгүй. Тэгээд манайх руу явуулаад тэгээд ирж байгаа. Өнөөдөр хаалганы дараах 5 дахь хоног нь хийлгцэн. Тийм. Одоо ямар нэг зөөрөг байгаа маргааш гарах гэж байгаа. Тийм. Хаалганы дараах 5 дахь хоног. Монголоор ярих уу? Баг зэрэг. Казахстаны казакууд та ярихлаар орсоор ярьд юм биш баяа хэлгээд би казак хэл мэдэхгүй эднээс монгол хэл мэдэхгүй тэгээ орсоор ярьд. Монгол регистртэй гэсэн. Гүү Казахстаны иргэн баггүй. Регистрийн цаанаас манайхан зохиож бичдэг байхгүй. Зохиод гэсэн. Тэгж зохиод ингэхгүй болдоггүй. Програм дээр заавал оруулах. Тэгээ ер нь Монгол Казахстан хоёрын одоо яг ялгаа нь болохоор Казахстанд бол дөнгөж одоо дурунгийн хагалгаануудыг сонирхоод эхэлж байгаа. Монголд бол бид нар бол тэр нутагшуулаад 13 оноос хойш гэдэг чинь одоо 10 хэдэн жил болчихж байгаа юм тийм нутагшуулаад. Тэгэхээр бид нар бол яг одоо дэлхийд бол хоёрт явж байгаа. Тэгээ яг нутагшуулсан хийсэн хагалгааныхаа тоогоор кейсийнхаа тоогоор. Тэгээ бусад улсууд бол одоо л сонирхоод эхэлж байна гэсэн. За тав хүнд энэ гэр бүлээрээ найзынхантай ирсэн байна. Тэгээ амралтын өдрөө гэр бүлээрээ өнгөрөх гээд найз. За тэгээд казак хүмүүс бол адилхан тийм нүүдэлчин ардтан монголчуудтай адилхан эсхий туурхтантай. Тэгээ гэхдээ энэ ард харагдаж байгаа гэр нь бол арай өөр байгааз тийм. Гэхдээ ялгаатай хэдэн зүйл бол байгаа. Тэгээ би гэрийнхэнтэйгээ ирсэн ба манай эхнэр охин, хоёр охин хүүтэйгээ тэр өвөл зураг авах үед төрөөгөө байсан манай шинэ гишүүн. Одоо нэг нас хүрсэн байна. Өнөөдөр өглөө бид нар 8-аас эхлээл хагалгаанд ороод сая гарч шít. Нэг нь арай дуусаагүй байна. Нөгөө манайх хоёр эмч маань хийж байгаа. Сая би 3 хагалгааг нь хийчихэд явж энэ ер нь нэгц өдөр их ачаалттай бит. Тэгж манай эмчгийн тэр хагалгааны үр дүн сайн байх шиг байна. Тэр хүмүүс ирээд байна шүү. Бидээсээ камераар зэтсэн шүү дээ. Танад лифт дэше зугаалаад байна. Бид л зүгээр ийн хурдан нөгөө нэг чадаар даа. Бидээсээ хой чинэш байтай. Гүцэд хийж чад. Энэ онгод хөөс юм уу? Энэ онгод хөөс. Чатгтээс өнөөдөр. Хайдагшаа. Аав нэрцээ. Арай албай тий. Нөх юу хийсэн өнөөдөр цэцэрлэг дээр? Нөх юу хийсэн? За сав. За өнөөдөр хагалгааны хугацаанд дууссан уу? Тэгсэн. Сая бахан удаж байгаа ирлээ. Өдөр их хагалгаатай байсан. За. Хүүхдүүд яасан гайгүй юу? Өөд хичээлээсээ ирээл даалгавраа хийгээл тэгээд 2 гэж ирсэн. Тэгээд цэцэрлэгээс сахна авчаад тэгээд байж байна. Төвч. Халууш. Манай эхнэр эмч хүн байгаа. За 2 хүүхэд сурагч, 1 хүүхэд цэцэрлэгт.
явдаг. Тийм ам бол тавуулаа. Ийм. Тэгээ нэг сэтгцэн юмч байгаа манай ихтнэр. Манай ихтнэрийн аав ээж ч гэсэн эмч хүмүүс, за манай би ч гэсэн эмч хүмүүсийн гаралтай тийм. Дандаа эмчийн гэр бүлийн хүмүүс байна. Эмч хүний хувьд болохоор нөгөө хүлээцтэй тайван байх нь хамгийн түрүүний байх ёстой зан чанаруудын нэг гэж боддог байхгүй. Тэр үүнээс гадна мэсэлслийн эмчдийн хувьд болохоор богино хугацаанд шийдвэр гаргах чадвартай байх нь бас чухал гэж боддог. Нэг манай байрны хүүхэд байхгүй. Тэгээд гэхдээ өөр сургуульд явдаг, би өөр сургуульд явдаг. Хүүхэд байхдаа мэддэг байсан. Тэгээд 8 дугаар ангид л тэр химийн олимпиаданд орж явахдаа илүү ойроос гарсан гэхөө. Тэнд ойрхоноос гарсан. Тэгээ ангахт хамт эмч болж ирсэн. 2 дугаар курсээс өргөсөн. Тэгэхээр бид нар чинь 2004 он гэдэг чинь одоо 17 жил. Юуны энэ манай аавын чагнуур. Тэгээд манай аав маань бас мэслийн эмч байсан. Тэгэд хагалгаа 5 хагалгаа зэрэг хийгээд араараас хөсрүүлээд тэгээ яг хагалгаа дуусаад нас барсан. Тэр хагалгааны өрөөнд нас барсан. Тэрнээс хойш ээж зүүжсэн чагнуур байгаа. Тэгээ одоо би хэрэгжилж хагаад зүгээр энийг гэрийнхаа ханд авуулгдсан байгаа. Тийм. Ийм түүхтэй ийм чагнуур. Миний хувьд бол их нандин тийм чагнуур. Гэр бүлийн одоо үнэт зүйл гэхүү тийм зүйл байна. Тавхан харсан баха энэ ажил дээр бас энэ байдгийн нурууны мүлээж. Тэг би хэцүү хагалгааг шүн заримдаа бодохдоо энэ дээр ингээд төсөөлж боддог гэсэн үг. Тэг энэ яг ингээд хаана ямар хагалгаа яаж хийх вүлээ гэдгийг бүгдийн энэ мүлээжн дээр ингээд төсөөлж боддог юм байна. Ажил дээрээ бас байгаа, гэрт бас байгаа. Энэ болохоор яг нөгөө би нэг хэсэг мэдрэлийн мэдлэл сурч исэн энэ тархины яг анатомиг сурахад л их хэрэгтэй байдаг зүйл байт юм байна. Тархи маань яаж ажилтгийг, хаана ямар бүтц байдгийг гэдгийг ингээд бид нөгөө уншихад ойлгоход хэрэгтэй юм тархи. Энэ тархины нөгөө нөхнүүд нь хаагур нь ямар мэдрэл яаж гардыг гэдгийг бид нар цээжилдэг юм байна. Тэрүүгээр нь хагалгаа хийдэг байхгүй. Тийм. Тийм. Алдар тав болох гэдэг чинь. Алдар тав. Наадах юм бол өстой бодож байгааг. Тэгэл эмч хүний дөр тоглолт гэл мэддэг. Тэгэл гол нь нэг эмч чинь зүгээр миний зүгээр харж байгаагаар эмч бол яг хөө ерөнхий мэдлэг онол юу практик энэ төр гэл юм байж л байгаа хэл та өөрийнх нь мэрэгжлийн. Тэрнээс гадна хувь хүнийхээ нэг хувь хүн биш өвчтөн гэдэг чинь би эмч байлаа гэдэг. Хувь хүнийхээ сэтгэл зүйтэй чухал тулж ажиллах зүгээр юм санагдсан. Хүн чинь сэтгэлийн амтан гэдэг шиг. Норбек эмчин тэр яриа амар гоё ярьж байгаа. Тэрээд энерги гэж байна. Тэр нь айгуу гоё. Эмч хүн тийм байвал хэцүү юм байна гэж би анзаарсан. Хэрвээ би магадгүй эмчийн дүр тоглол мэсцлийн эмч тоглох юм бол хувь хүнийгээ бас нэг жоохон тодорхой хэмжээнд нэг жоохон анхаарч үзээд хувь хүнийхээ характертай нийцсэн хандлагаар хандчих юм бол тэр хүн бас надад их тэмтэй бол миний хагалгаанд гэдэг ч юм уу. Чи юм шүү чи энэ чиний юм шүү гэдэг ч юм уу хооронд тэр сэтгэл зүйтэй нийцтэй хандаад тэгэхээр нөгөө хүн илүү гоё нээлттэй илүү тайван ч гэдэм үү миний одоо хийх гэж байгаа тэр ажилбар хагалгаанд илүү өөр гоё тусд юм болж өгөх би өөртөө хандлах багаж болгож ашиглах ёстой байна л гэж бодож байгаа. Яно ю на на не яно ю на на не
Тэгэхээр хүмүүс ингэж ярьдаг л да. Хүн ингээд өөрийгөө олдох юм аа гэдэг, өөрийгөө олноо гэдэг ингэж хэлж шүү дээ. Тэгэхээр би тэрэн дээр эсрэг бодлоо. Хүн өөрийгөө бүтээдэг юм биш. Тэгэхээр би яг нурууны эмч болоод магадгүй өөрийгөө олсон байх. Гэхдээ өөрийгөө бүтээсэн ч гэж. Тэгэхээр ер нь яг миний байх хэрэгтэй.